За сайн байцгаана уу? Ургуулын хор сэдвийн доор жишээ бодлого тайлбарлая. За жишээ бодлого уншия. Холоор ба ус дөрөвчийг холж халгав. Холоорт ус дөрөвчийн концентрац урвал эхэлснээс хойш 5 секундын дараа 0.5 мл болсон бол холоорт ус дөрөвч үүсэх дундаж хурдыг тодорхойлоорой. За би ингээ бодлтыг гаргаж өгөө тайлбарлах байгаа. За эхлээд концентрацийн өөрчлөлтийг тодорхойлно. За концентрацийн өөрчлөлтийг тодорхойлохдоо төгсгөлийн концентрацаас эхний концентрацийг хасаж концентрацийн өөрчлөлтийг олно. За эхний концентрац бол өгдөөгүй байгаа. Тэгээд төгсгөлийн концентрац нь болохоор 0.5 мл гээ өгөгдсөн байгаа учраас төгсгөлөөсөө хасна гэсэн үг. За энд ингээ бодлтыг хийсэн байгаа. 0.5 мл-ээс тгийг гасдаг нь 0.5 мл нь гарсан байгаа. За тэнгуүтлээ тэрний дараагаараа холоорт ус дөрөвч үүсэх дундаж хурдыг дараах томьёогоор олно. За хурдыг олохдоо концентрацийн өөрчлөлтийг температурын өөрчлөлтөнд хувааж өгнө. За концентрацийн өөрчлөлтийг хэдүүлээ сая 0.5 мл гээ олсон байгаа шүү дээ. За тэнгуүтлээ температур нь 5 секунд гээ өгөгдсөн учраас 5 туваахаар 0.1 мл гарч байгаа. Тэгээд хүчил дөрөвч үүсэх дундаж хурд нь 0.1 мл. За баярлалаа.